Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах, тэдний эрхийг хамгаалах, хөгжүүлэх тухай асуудлууд Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, боловсролын тухай хууль, холбогдох эрх зүйн бичиг баримтуудад тусгагдсан байдаг. Гэсэн хэдий ч боловсролын үйлчилгээг зохих төвшөнд авч чадахгүй. Бүр сургуульд хамрагдаагүй хүүхдүүд ч байсаар л байна. ЮНЕСКО-гоос гаргасан Саламанкагийн тунхаглалд өгүүлэхдээ сургуулиуд бүх хүүхдийг сургах ёстой. Хүүхдийн бие бэлдар, оюун ухаан, нийгмийн сэтгэл зүй, хэлний болон бусад нөхцөл байдлаас үл шалтгаалan сургана. Сургалтыг хүүхэд бүрийн сурах боломжид тохирсон хэлбэрээр өгөх, хүүхэд болгон өөрийн гэсэн онцлог, шинж чанар, сонирхол болон сурах хэрэгцээтэй гэжээ. 2016 онд Монгол Улсын их хурлаас баталсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 16-гийн 2-т бүх шатны боловсрол олгох сургалтын байгууллагын багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн заа гаргах зүй, арга барилыг эзэмшсэн байна гэж заасан байдаг. Энэ хууль батлагдах тэр цаг үед хөгжлийн бэрхшээлтэй сурагчид ерөнхий боловсролын сургуулиудад, анги бүлгүүдэд маш цөөхөн байсан. Өнөө үед тэгш хамруулах ойлголт дэлгэрч холбогдох хууль журам батлагдсанаар эцэг эх асран хамгаалагчид хүүхдээ тусгай сургуульд өгөхөөс илүүтэйгээр гэрийнхээ ойролцоо сургуульд тэгш хамруулахыг хүсдэг болсон байна. Ингэснээр хөгжлөөрөө ялгаатай хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулиудад суралцахдаа ихсээр байгаа юм. Энэ бүгдээс улбаалаад ерөнхий боловсролын сургуулийн багш нар боловсролын тусгай хэрэгцээтэй хөгжлийн онцлог бүхий хүүхдүүдийг хөгжүүлэх талаар суралцах шаардлага урган гарсан юм. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авиас чадварыг нээн хөгжүүлэх, тэдэнд тохирсон сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах шаардлага тулгардаг. Энэхүү асуудал тулгарснаар хүүхдийг илүү сайн судлахын тулд тухайн багш өөрийн судлагтгууны дагуу гарааны үнэлгээг хийдэг. Жишээлбэл дизайн технологийн хичээлдэр хүүхдийн ерөнхий чадвар болох унших, бичих, өөртөө үйлчлэх чадвар ямар түвшинд байна? Багаж хэрэгсэлтэй ажиллах буюу хайчтай ажиллах, зүйтэй ажиллах чадвар ямар түвшинд байгаа вэ? Мөн одоо уур чадвар болох зурах, будах, оёх чадвар ямар түвшинд байгааг багш өөрөө боловсруулан авч болох юм. Гарааны үнэлгээнд дээрээ үндэслээд зөвхөн тэр хүүхдэд тохирсон ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулдаг. Тухайн хөтөлбөрийн үр дүнг сайн байлгахын тулд эцэг эхчүүдтэй, асран хамгаалагчдтай, мөн анги удирдсан багштай хамтран ажиллах ёстой. Жишээлхэд тухайн хүүхэд 8 дугаар ангийн хос зүйний сүлжмэл нэг хичээлийг судлах байсан боловч хүүхдийнхээ бэрхшээл, онцлог, гарааны үнэлгээнд дээрээ үндэслээд 6 дугаар ангийн уран зангилаа нэг хичээлийг судлаж болох юм. Үүнийг эцэг эх асран хамгаалагчдтай зөвлөлдөн саналыг нь ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөндөө тусгах нь чухал. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр суралцах явцад хүүхдийн хөгжлийн ялгаатай байдал, мөн бэрхшээлийн түвшингөөс шалтгаалan хөтөлбөрт тусгагдсан хугацаанд гаргасан агц нь хүлээлтэд хүрэхгүй маш бага. Эсвэл бүр агц гарахгүй ч байх тал байдаг. Төлөвлөсөн үр дүндээ хүрэхийн тулд эцэг эх асран хамгаалагчид сургуулиас гадуур гэрийнхаа ч орчинд хүүхдийг тогтмол тасралтгүй дэмжин хөгжүүлдэг байх хэрэгтэй. Үүнийг эцэг эх асран хамгаалагчдад сайтар ойлгуулж, хэд өндөр хүлээлтийг нь бууруулж, хүүхдийнхээ бодит чадварыг ойлгох, хүлээн зөвшөөрөхт нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин, агуулга, арга зүйг хөгжүүлэн ажиллана гэдэгт бид итгэл төгс байна.